Сайн байцгаана өрхөм үзэгчдээ. Өнөөдөр бол 2025 оны 8 сарын 13-ны лав гараг. Ногоон суглаатай холбоотой буюу DV 2026-тай холбоотой шинжилсэн мэдээлэл хүргье. Манай сугаас 8 сарын 6-нд DV 2025 хаагдсан тухай. Тухайлбал одоо энэ жилийн дуусж байгаа DV 2025 суглаанд лавл Аз твээс маш цөөнхэн одоо цаашлын виз авсан тухай мэдээлж байсан. Маш товчхон иргэн сануулхад Аз твээс DV 2025 очсон улмаар кейс намрын сүүлийн орон 14,500 хүртэл дугаартай хожигчдоор энэ 9 сарын 30 таагдж байгаа DV 2025 дуусгар болж байна. Тиймээс DV 2025 9 сарын 30-нд хаагдаж улмаар өнгөрсөн жил явагдаж энэ оны 5 сард хариу гарсан DV 2026 хоцсон хүмүүсийн цагаачлалын визийн ярилцлага эхэлж байгаа. Тиймээс 10 сараас эхлэн DV 2026 хоцсон хүмүүсийг ярилцлаганд дуудах тов гарч эхэлсэн байна. Өнөөдөр хэвлэгдсэн энэхүү визийн дугаар бол үндсэндээ хуульчдын дунд ихээхэн шууган тарьсан ийм тоо баримт гарлаа. Та бүхэн харж байна. Ирэх 10 дугаар сард DV 2026 Аз твээс очсон. Кейс намрын сүүлийн орон 10,000 хүртэл дугаартай хүмүүсийг элчингийн ярилцлаганд дуудах тов гарч эхэлсэн байна. Энэ 10,000 гэдэг бол үндсэндээ дөнгөж эхэлж байгаа эхний сард миний л хувьд ойрын тоонд харагдаж үзэгдээгүй ийм өндөр тоо байна. Тухайлбал үүнийг өнгөрсөн жилдээ харьцуулж үзэхэд өнгөрсөн оны өдий буюу 24 оны 10 сард DV 2025 хоцсон хүмүүсийн визийн ярилцлагын анхны сар байсан. Энэ анхны сард бол үндсэндээ 3,000 хүртэл дугаартай хүмүүсийг элчингийн ярилцлагад дуудаж байсан. Тэгвэл энэ жилийнхүү өмнөх жилээс 3 дахин илүү тоогоор ийхүү DV 2026 суглааны визийн ярилцлага эхэлж байна. Үүнийг бол нэг талаар Америкийн цаашлалын систем бол үндсэндээ дижитал хэлбэртэй шилжиж байгаа. Тиймээс үүн дээрээ суурилж маш хурдан процесс хийх. Шаардлага хангахгүй хүмүүсийг шууд хасах бодлого гарч байгаатай шууд холбоотой гэсэн ийм урьдчилсан таамаг хийж байна. Тиймээс DV 2026 хоцсон хүмүүсийн хувьд эхний сарын энэхүү тоо баримтаас үзэхэд магадгүй 2026 онд DV визийн тоо бол үндсэндээ current буюу өргөдлөө цаг хугацаанд үнэн зөв явуулсан, улмаар материалаа сайн бүрдүүлсэн ямар нэгэн зөрчилгүй хүмүүс виза бүрэн авах боломжтой гэдэг ийм бас таамаг хийж болохоор байна. Ингээд цаашдаа DV 2026 визийн элчингийн ярилцлага ямар хэмжээнд үргэлжлэхийг манай сугаас цаг тухайн үед нь мэдээлсээр болно. Ингээд assistant хэлэхэд өнгөрсөн жилүүдэд миний зүгээс ногоон картны суглаатай холбоотой төрөл бүрийн үйлчилгээг бас үзүүлж байсан ийм туршлага байна. Тиймээс үзэгчдийн зүгээс харилцагч нарын зүгээс ирүүлж байгаа өсөлтийн дагуу DV 2026 хоцсон улмаар ногоон картны бүртгэлтэй холбоотой ядангуяа ногоон карт хоцсны дараахад алхмуудтай холбоотой үйлчилгээ үзүүлэх боломжтой байгаа. Тиймээс магадгүй DV 2026 хоцсон кейс намбар харьцангуй бага улмаар энэхүү ногоон карт хоцсны дараахад алхмуудтай холбоотой магадгүй ногоон карт хожиж Америкт ирсний дараахад үйлчилгээ зөвлөгөө зэрэг үйлчилгээ хэрэгтэй байгаа бол миний харагдаж байгаа имэйлээр холбогдож энэ талаар бас ярилцах боломжтой юм а. Мэдээж ажлын шаардлагын улмаас төдийлөн олон хүн авах боломжгүй. Тиймээс DV 2026 хоцсон кейс намбар харьцангуй багатай 100 тонны хүмүүст дээрх дурдсан үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгийг энэ дэшинд бас дүрдээ. Ингээд эцэст нь хэрвээ та манай сувгт subscribe хийгээгүй байгаа бол яг subscribe хийж манай сувгийг бидний ажлыг дэмжээрэй гэж та бүхэнд хүсэж байна. Ингээд өнөөдөр ногоон картны суглааны үйл явцтай холбоотой товчхон мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.